Урлал бүтээлдээ өвд эцсийн сургаалыг шингээж шаглаа бүртэн түүх бичгэлдэг удам дамжсан урлаачдын бүтээлээс бид цовруулаар сурвалжлан хүргэдэг. Энэ удаа Харирын сумын угуулаа нэрт сэлбэрч уран баримлч Намсран Отгуугийн тухай болон түүний өр хүүхдүүдийн удам дамжсан ур авьяасыг сурвалжлалаа. Соёлын салбараас 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа Өвөр хангаан урчууд үзэсгэлэн энэ жил түүний нэрмж толгон зохион байгуулсан юм а. Юм хийдэг, юм бүтээдэг, юм сандаг хүний үр хүүхэд юм хийдэг хүн болдог л байхгүй юу? Тэгээ аавынхаа тухай ингээд нэмээд хэлэхэд уран дархан, за уран сэлбэрч, за тэгээд дээр нь эсгийн урмлаа, эсгийн ширмлийн урлагаар ширмэн ширээд зохиогч хэрхийн бүр гэрчлэгээ хүртэл авч ирсэн. Шанхын баруун хүрээ хийдтэй найдар бурхан шашны талаар зөндөө олон зүйл хийсэн байна. Сая өндөргөний өвгөн хийдгээд номон дээр гарчиглаад номынх нь нүүр хуудсан дээр аав минь зурсан. Өндөргөний 13 настай байх үеийн тэр зохиосон сүм хийдийн анхны одоо хийдийн палан зургаар тэр зургийг зурсан. Тэр зураг нь одоо номын хавцсан дээр орж явах жишээний. Тэгээ бүтээхийн шунал автаж явсан тийм хүн байгаа. За тэгээд энэ тэнд очиод ингээд юм хийхэд чи хаанхын залуу вэ гэж асуудаг. Тэр нь болохоор би Өвөр хангаан аймгийн хөөн гэд. Тэгээ н аавын дэрнээс өмнө бас аймгийн тэр аймгийн хүн гээд аймгийн нэр хүртэл гардаг юм байна лээ. Гэхдээ би сайн юм хийх хэрэгтэй юм байна. Илүү хичээх хэрэгтэй юм байна гэсэн тийм л бодолтой явдаг штэ. Тэрбэр аавынхаа сэлбэрлэх авьяасыг өвлөн 20 жил мод чулуун сэлбэрийн урлагийг хөгжүүлж явна. Аглаг эдийн чулуун баримл бүтээлийн дийлэнхийг Өвөр хангаан урчуудтай хамтран бүтээсэн. Өвөр хангаан аймгийнхаа шав тавьсан газарт гэрэл төгшөө босгосон. Өндөргөгийн сэрэг дүрийг бүтээсэн гэгчлэн 130 орчим уран бүтээл сэлбэр бүхий бүтээлийг босгожээ. Түүний дүү ангараг сүрэн зураач мэрэгчлээ. Японд соёлын үеийн хадгалалт хамгаалалт цэргийн цэцэрлэлтийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалжээ. Манай аав бол уран сэлбэрч, дархан, за соёлын үеийг хамгаалагч, нийгмийн дэм идэвхтэй хүн байсан. Өвөр хангаан аймгийн Харирын сумын одоо Шанхын баруун хүрээгээд өндөргөний ууган хүрээ байдаг. Энэ хүрээ хийдэд бол Шингисийн хар туг хадгалагдчихсэн. За энэ хар тугийг бол 1930-аад оны үед бол ногоон хувцастай улсууд бол аваа явсан гэсэн түүхтэй. Тэгээ энэ хүнээд манай өвөө лам болж одоо 37 оны илмэдүүлэлтэнд хар болоод за тэгээ түүнээс хойш Шанхын баруун хүрээний доод төв дээр амьдарч ирсэн юм хүн л дээ. Тэгэхээр энэ өөрийнхөө манай аав бол өөрийнхөө аавын одоо амьдарч ирсэн энэ хүрээ хийдийн төлөө насан эцэс болтлоо хамгаал одоо сэтгэл оюунаа шилжиж явсан байна. Тэгээд энэ хүрээ хийдэд хадгалагдчихсэн энэ Шингисийн хар тугийг ой санамжийн олон нийтэд үлдээе гэдэг одоо санааг одоо гаргаад за ингээд тэр туг хадгалагдчихсэн сүмийн бөөрөн дээр хөшөө босхий гэх тэр хөшөөний зургийг гаргаад тэр өөрөө итгэхлээр оролцоод за цаашлаад ерөөсөө энэ чинь биетээр нь хий гэтэл одоо тэр тухайн үеийнхаа одоо нэг үеийн одоо залуучуудыг урайлан дуудаад тэгэл өөрөө тэр сүлдийг хийгээд за тэгээ одоо энэ үзэсгэлэнд бол тэр сүлд нь зургаараа бол одоо олон нийтэд танилцуулагдчихэ. Төв алхын уламжлалт гар урлалын нэг төрөл болох модон сэлбэр урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт сэлбэрч Отгуу ахсны авьяас бэлэг ур чадвар өв соёлоо хадгалж үлдээх сэтгэл зүтгэлийг нь үр хөвгтүүд хойч үеийн түгээн дэлгэрүүлж явна.